Лисагийн өмсөн палажийг бүтээхэд 3,000 цагийг зарцуулсан бөгөөд 69,000 ширхэг Swarovski шилтгээ орсон байна. Rose-гийн хувцлалт энэ жил хүмүүсийн урмыг нэлээд хугаллаа. Мөнхийн хар хувцас Jisoo бүр үнэхээр вау тэг бүр англиар ярьцлага өгж байгаа тэр хэсгийг хараад бүр үнэхээр хайр хүрсэн. Каринагийн гоо сайхан бүр солонгосчууд бүр үнэхээр их биширч. Сайн уу K-pop Jaerookгийн YouTube сувагт тавтамаар л за Met Gala-г 2 дахь жилдээ ярих гэж байгаадаа том баяртай байна. За энэ жил болохоор Blackpink-ийн бүх гишүүд Met Gala-д оролцсноороо үнэхээр том онцлог давуу тал буюу хүмүүсийн хайрыг маш их татж байгаа байх. За тийм мөн дээрээс нь 4-р явахтын амтлагаас Spaгийн Карина, Нини анх удаа ингэж Met Gala-д орсноороо анхны гэсэн тодтолыг бас авч байна 4-р үеэсээ. Мөн дээрээс нь соло артист манай EJ ихч бас оролцсон байлээ. Тэгээ манай эдгэр хүмүүсийн стилист, хувцас бас ямар сэтгүүлүүд дээр хэддүгээр байранд орсон байна. Хүмүүс бас юу гэж хэлж ийн гэдэг дээр бас мэдээлэл хүргэх гэж байна. За ингээд бичлэг эхлэхээс өмнө лайк дараарай, subscribe дараарай. Та бүхэн өглөөний цаг аваасныхаа дараа дандаа D витамина хэрэглэж байгаарай. D витамин хэрэглэх ер нь маш олон ач тустай байдаг. Японы улсын Shiseido Farm витамин D-тэй желли байгаа. 5,000 витамин D-тэй желли. Энэ ерөөдөө том хүнийх гэсэн үг. Тэгээд ер нь бол D витамин хэрэглэх шаардлагатай бол заавалжгүй хэрэглэх хэрэгтэй шүү. Тэгээ Mons болон E-Mons-аар хөдөлтаалагдаж байгаа. Би өчигдөр за маргааш Met Gala болох ч юм чи өглөөс босоод үзнэгээ өөртөө амар амлалт өгөөл унтсан байхгүй би шөнийн 2 цагт унтсан. Тэнгүүтээ яг 7:20 мөр гэж сэрэл за зовоос Met Gala эхэлсэн байгаа гэж шууд Facebook руугаа орсон чи өөдөө шууд Лисагийн зураг гарч ирж байгаа байхгүй юу. Лисаг хараад вау. Надад анх төрсэн сэтгэл болохоор шууд хурмын палаж. Тэрний амар бүр ингээд бүтээлч санагдсан заяа. Бүр ихний мэдрэмж. Тэгсэн чинь сайн харсан чинь яг ингээд нүмергөн дээрээ 2 гар байгаа байхгүй. Тэг бүр гайхаад за ингээд Лиса 4 гарт болчихж байгаа юм уу гэд харсан чинь caption дээр нь жахгүй Лисагийн гарыг ингэж урлаад 3D scan хийгээд тэгэд ерөөхдөө энэ бүтээлийг гаргасан байх нэ. Одоо тэр гарныхаа хэлбэр нь Тайландын үндэсний бүжгийнх нь хөдөлгөөнийхөө нэг гарны байрлал гэсэн үг. Тэгэхээр яг үндэснийхээ зүйлийг ингэж бас давхар ингэж сурталчилж байгаа байхгүй юу? 66,990 ширхэг боловч шигтгээгээр хийсэн байна. Энэхүү бүтээл нь өмсөн хувцсынхаа нэрийг хөшөг гэж нэрлэж байгаа юм байна. Billboard болон Vogue сэтгүүлийн шилдэг хувцлалтын нэгээр ингэж шалгарч байгаа. Одоо Twitter дээр ингээ хамгийн их алдартай хайгдж байгаа артистаар болохоор Lisa нэгт орсон байлээ. 4-т Rose, 5-т Jennie, 8-т Jisoo орсон байна. Тэгэхээр одоо Lisa бол Billboard, Vogue, BBC агентлагуудаар гарсан бас Met Gala-гийн үндсэн thumbnail-ыг бас өөр дээрээ авч чадсан байна. Үнэхээр амар. За Лисагийн өмссөн бүтээл нь далайн лусын дагны хэм маягийг гаргаж бүхэлдээ боловр хатгамалтай тунгалаг даашинз болгосон бөгөөд мөн тэр манекен гарууд нь өөрийнх нь хөшгийг өргөж буй мэт сүт бүсгүй гэсэн дүрслэлийг бий болгосон гэж дизайнер нь тайлбарлсан. Энэхүү завирыг зохиосон Роберт Ван хэмээх загвар зохион бүтээгч Лисад тусгаалan зориулав гэсэн шошготойгоор бүтээсэн бөгөөд энэ бас ерөөдөө Blackpink-ийн Deadline тоглолт дээр Jennie өмссөн улаан палаж байгаад энийг бас зохион бүтээсэн дизайнер юм бэлээ. Лисагийн дараа хэдэн минутын дараа Jisoo гарч ирсэн. Jisoo-гийн анхны Met Gala мөртлөө тэр өмссөн лук нь бүр хүмүүсийн урмыг ерөөсөө хуглаагүй. Зүгээр яг ингээ супер хатагтай, бүр элегант, секси, тэр бүр хатантай шиг, бүр амар гоё тийм юу мэр юм бэ тэр пинк өнгийг ямар гоё уусгаж авд юм бэ тий. Тэр үнэхээр хөөрхөн харагдсан. Тэгээ Jisoo бас англиар ярьцлага өгсөн. Бүр амар чөлөөтэй өөрийгөө эвдээд бүр ингээ олон гой гарч ирж байгааг хараад бүр үнэхээр их хайр хүрсэн. Тэгээ Jisoo хэлэхдээ миний анхны Met Gala учраас би маш их сандарч байна. Гэхдээ би Blackpink-ийн гишүүдтэйгээ уулзахыг тэсээ одоо хүлээж байна гэсэн. Та бүхэнд Jisoo-гийн хувцас ямар санагдсан бэ? Тэгээ нэр бас нэг юм хэлхээ марччих. Тэрний үе гэхээр энэ жилийн Met Gala-гийн хувцсны dress code буюу сэдв нь загвар бол урлаг гэсэн тийм сэдвтэй. Тэгэхээр ерөөхдөө бол загварыг урлаг мэт гаргах ёстой гэсэн тийм dress code-ыг албартнууд авч байгаа гэсэн үг. Jisoo өмссөн палаж нь ямар амжилт гаргасан бэ гэхээр алдарт ээл сэтгүүлийн шилдэг 13 загварын нэгээр тодорсон бөгөөд K-pop артистаас шалгарсан цорын ганц артист гэсэн зүйлд орж байгаа. Тэгэхээр 13-аас ганцаараа шалгарсан K-pop артист байгаа. Гэхдээ би яг өнгөрсөн жилийн Met Gala-гаар ээл сэтгүүлээр Rose 2 дугаар байранд орж исэн гэж яг ярьж исэн баха. Тэсэн чинь энэ жил Jisoo 13-ийн нэгээр ингэж шалгарсан байна. Та бүхэн бас өнгөрсөн Met Gala-г бас үзэж болно.
Juice-ийн өмсөн хувцас деталууд нь ямар санагдсан бэ? Тэрээ бас доор коммент үлдээгээрэй. Дараагийн гарч ирсэн хүн болохоор Rosie. За Rosie мэдээж SL брендийн хувцас, YSL брендийн салбар брэнд болох SL брендийн hard fashion зар ингэж гарч ирсэн байгаа. Гэхдээ хүмүүс энэ дээр ер нь бол нэлээд уйтгартай байна. Дандаа л хар хувцас өмсөх юм а гэсэн тиймэрхүү комментууд нэлээд байсан ч гэсэн ерөөдөө бол Rosie энэ жил ингээ 3 дахь оролцож байгаа. Өмнө өмсөжсэн хувцснуудаас хамгийн гоё лук нь энэ байсан болов уу гэж би бол бодож байгаа. Тэгээд ерөөдөө бол Rosie-г dark feminine гэдэг төрөлд оруулж байгаа юм лээ. За тэгээд ерөөг энэ стилийг одоо SL брендийн загвар зохион бүтээгч Rosie хамтарч ингэж стилисттэй загвараа гаргасан гэж байгаа байхгүй юу? YSL брэнд урьд цагт шувуудаас маш их санаа авч тэгээд ер нь загвар зохион бүтээдэг байсан бөгөөд хүү шувуунд болохоор одоо Францын Louvre музей гэдэг тийш Louvre музейний таазан дээр шувуунуудын тэм дүрслэл байт юм л да. Тэрнээс санаа авч ийм палажиг бүтээсэн гэж байгаа. Ер нь бол Rosie ганц өснөхийн өнгийг солиод гараад ирэхэд бол байдал бүр тэр чигээр өөрчлөгдөн л дөө. Хар усны. Тэгтээ би Rosie-ийн хар усны өнгийн амар санаад байна. Бүр үнэхээр их. Тэг Rosie зүгээр үсээ хараар бодол гараад ирчих юм бол бүр үнэхээр ваа болох байхгүй юм. Гэтэ манай хүн үргэлж 14 оногт нэг удаа үсээ дандаа шар өнгөөр боддог. Тэгтээ сая New York Times сэтгүүлдээр Rosie-ийн загварыг онцолсон. Мөн Teen Vogue сэтгүүлдээр бас Rosie-ийн загварыг гоё байна гэж онцолсон байгаа. Энэ бол Rosie-ийн амжилтын хувьд бол ийм байна. За Met Gala нэлээд дуусахаас өмнө нэлээд оройн Jenny хүрэлцэн ирсэн бөгөөд Jenny-гийн лукийг харангуудаа би ингээд гайхсан. Төсөлсөн шал өөр исэн. Тэгтээ үнэхээр шинэлэг. Өөрийнхөө хөмсгийг ерөөдөө кремдэж арилгангуудаа нарийнхан 90-ад оны тийм шулуун хөмсөг ингэж зураасан хөмсөг ингэж тавьсан байсан. Ингээд би ингээд харцаа салгаж чадахгүйсэн. Тэг удаа хараад ах тусам энэ лук бүр амар тийм зөвүүн байхгүй юу. Тэгэхээр энэхүү нөгөө нэг гэлтгансан эдэр навчин байлээ заяа. Гэлтгансан жижиг навчуудыг гар ойдлоор бүхэл бүтэн 15,000 ширхгийг 540 цаг ингэж урлаж гүйцэтгсэн гэж байгаа. Лизаг уралсан палажнаас болохоор 2400 цагийн зүрхтэй байхгүй. Тэгтээ 540 цаг урлан гэдэгт нь бас амар. Jenny ярьслага өгтөө би өөрийгөө яг амилсан урлагийн бүтээл шиг мэдэрч байна гэж өөрийгөө бас тэгж ярьслаган дээр хүсэн байсан. Та нарт ямар хүн санагдсан бэ? Тэгтээ үнэхээр өөрийгөө бас өөр ингэж харуулж чадах юм ба тийм. Jisoo-гийн усны засалт нь Солонгосын эртний бас тэгж эртний үеийнх нь уламжлалынхаа тийм усны засалтуудын нэг гэж байгаа байхгүй юу. Бас дээрэс нь одоо EJ-ийн усны засалт бас Joseon үеийн эмэгтэйчүүдийн хаттынх нь усны засалт байсан. Карина бас Prada брендийг төлөөлж гарч ирсэн. Тэгээд ерөөхдөө бол Prada брендийн палаж өмссөн мөртлөө одоо урт тэр хөрмөн хамбуу гэсэн. Тэгэхээр яг ингээ маш олон гоё өөртөө улс орныхоо уламжлалуудыг ингэж нэгээр гаргаж ирж байгаа. Дууш EJ-ийн өмссөн бүх хувцас болохоор Swarovski-ийн боловсролтгээр ингэж бүтсэн байлээ. Тэгээд ер нь бол smoky будалт хийгээд бас хумсныхаа будалттай хүртэл амар их анхаарал төвлөрүүлсэн байна. Тэгээд Каринаг ингээл урталт нь маш олон гэрэл зурагчид байгаа гэж аахгүй юу. Ерөөдөө Getty Image гэдэг тэр байгууллагын гэрэл зурагчид. Тэр болохоор ер нь дэлхийн хамгийн том гэрэл зургийн байгууллага бөгөөд маш олон телевизэд рүү ингэж өөртөөхөн зургийг ингэж гэрээтэй ингэж явуулдаг. Тэгтээ ерөөдөө иймэрхүү Met Gala томоохон ийм арга ёслол дээр ямар ч тийм гэрэл сүүдэр ингэж ашиглахгүй, гэрэлтүүлэг ашиглахгүй, эффект ашиглахгүй. Тэгээ ямар нэгэн муухай үнцэг гарцсан байвал тэр идэр хамаагүйгээр шууд ингэж зургийн тавьчдгаар ингээ алдартай байдаг хгүй юу? Иймэрхүү тийм том арга хэмжээнд болохоор ерөөсөө шүлтэргүй шууд хандчихдаг. Наад ингээд эвгүй үнцэг ерөөсөө байхгүйсэн гэж ярьж байгаа хгүй юу? Бүр ингээ хаанаас ч харсан бүр ингээ cute. Надад бүр яг үнэхэр гүн шиг санагдсан. Тэгээ солонгосчууд тэр Getty Image-ийн зургуудыг хараад вау, Карина бичлэгэн дээрч, гэрэл зурагчин дээрч хүртэл бүр ингээд амар хүрхэн харагдчихээн. Гээл бүр ингээд магтаад байгаа хгүй юу. Тэгсэн чинь би бүр цаанаас бүр Каринаг ингээд өөрөө сармаар санагдаад байгаа хгүй юу. Тэгээд нин болохоор Gucci брендийг төлөөлж ирсэн. Яг л хар хун. Цав цагаан ирсэн дээр ингээд хар хун харагдсан. Met Gala дээр Карина Нины хоёроос ирсэн ярьслага авгүйсэн. Би тэр ярьслагыг хайгаад болохгүйсэн. Даахад оролцож байгаа гэхээр ярьслага авдаг юм. Тэг яг энэ хоёрын талаар ингээд мэдээлэл ингээд маш цөөхөн байгаа хгүй юу. За тэгээд ерөөхдөө ингээд Met Gala-гийн талаар ингээд тавьж ярихад бол ийм байна. Тэг би бас бусад алтарчнуудын хувцсыг харсан үнэхээр гоёсэн. Тэгээд би бас нэрээ имжлэгийг дуусгахаас өмнө бас би солонгос хэл сурж байгаа. Тэгээд солонгос хэл сурахаар үгээ чэйжилж чадахгүй байгаа хгүй. Тэгээд би ерөөдөө дуртай дуунуудынхаа үгийг ингэж орчуулж тавьж бүр ингээд элементтэй ингээд монголоор шууд унших
хэмжээний. Тэгээд монголоор ойлгоод тэгээд юу н монголоор дараа нь шууд тэр дуугаа уншиж хэмжээний тэгж эдитэлдэг болсон. Одоогоор 2 бичлэг нь хэдийнэ цацагдсан байгаа. 3 дахь бичлэг нь IB-ийн бичлэг байсан. Гэхдээ ер нь бол өөр бас нэг бичлэг оруулъя гэж бодож байгаа дууны. Тэгээд дуртай дуугаа ингэж орчуулж та бүхэнд үг зааж өгдөг болсон. Би анхлан суралцж байгаа болохоор алдаа гарч магадгүй. Тэгээд тэрийг бас үзээрэй. Ерөнхийдөө бол Instagram дээр хамгийн түрүүлж орох байгаа. Тэгээд Instagram-а бас маш идэвхтэй байлгана. За тэгээд бичлэг маань энэ хүрээд дуусчихин. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Бичлэг таалагдсан бол найзуудтай үзүүлээрэй. Тэгээд бас бичлэг таалагдсан бол мөн үзээгүй бичлэгүүдээ үзээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.